хэлээ. Хэмжээгээ танай хотод анх удаа зохион байгуулах гэж байгаадаа маш өндөр сэтгэлтэй байна. Үнэхээр том нуур юм гэжээ. Бид хэд яг гэж энэ номын сан байгуул яагаад энэ үйл ажиллагаа хийгээд байгаа юм бэ гэхээр бид нар чинь монголчууд чи өөрсдөө их цөөхүүлээ тэгсэн хэрнээ их тийм хүчрэг гарт юм. Өнөөдөр бид нар энд өс төрж байгаа хүмүүс маань их хэл гэдэг юм мартах гад бид нар өөрсдөө их орноосоо хол бас л асуудалтай байдаг тийм ээ. Тийм учраас их хэлээ мартуулах юмсан. Ер нь цөөхөн хүн амтай улс орн бол их хэлээр ер нь их эвгүй болдог. Түүнд санаа зовсны улмаас ийм үйл ажиллагааг жил болгон зохион байгуулад номын сан маань энэ жил 18 жил болж байна. Утгын чимэг богино өгүүлгийн уран уншлагын уралдааны энэ жил 16 дахь жилдээ бид нэр зохион байгуулж байгаа. Хүүхдийн шүлгийн уралдааныг одоо энэ жил 9 дахь удаага зохион байгуулах гэдэг. Өнгөрсөн жил манай хүүхдийн шүлгийн уралдаанд 50-60 хүүхд оролцсон. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзхийг үлхсэн. Хүмүүжил нь ийм гойрхалтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан танина. Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн мэднэ. Дэмийл атсан байдал автагдаж, зовлон, жаргал, зэрлэгэн цэнгэл болоод нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аниж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй мэдэлгүй хүнний гал хөөсөр хоцроход тулж хайр хөөрхий гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч нэг аймаг улс сэргэв. Тэнгэрийн хаянаас цааш газар байдгийг мэдэж 5 дэлхийг танин шинэ ертөнцид хамт явах замыг нээв. Хөвгөн Монгол улаан Монгол болов. Хуучин хөө шинэ хөө болов. Юутай завшаан, юутай баяр. Анх би 2 настайгаа ундаг дугуйтай болсон юм. Улаан өнгийн жижигхэн 3 дугуйт. Өнөөдөр эргээд бодоход тэр улаан дугуй зүгээр нэг тоглоом бус. Харин миний амьдралыг хамгийн анхны бяцхан ертөнцид шинэ хүлэн байж байна. Тэр үед намайг дуугаа унаж сурах хүртэл аав минь уяагаар чирэн явна. Тэр уяа бол эцэг хүүгийн 80 хайраар сүлдсэн. Хурдны арчаас цаг хугацаа өнгөрсөөр тэгэл мэдхэд нөгөө жижигхэн улаан дугуй минь тоохоо байсан тоглоомуудын нэг болсон байлаа. Тэр үед аавын минь уяач чөлөөлөгдөж одоо өөрөө зам олох цаг чинь ирлээ. Хэмээн
ээж минь намайг чамд тэрээд миний хүү номыг амьдралыг ном шиг сураарай хэмээн загтаг байсан. Аав нь мөн адил амьдралыг чинь аврах өөрчлөх бахархал чи өөрөө юм шүү. Гагцхүү мориндоо хурдах хэрэгтэй нэмийг сурамжилдаг байж байна. Хожим алс хол хүний нутагт ажиллаж амьдарч байхад эдгээр сургаалт өгсөн үргэлж сэтгэлд минь хатаатай явдаг. Амьдралын жам сурахад арай өст ээж минь оглоо таваад аав минь орноо залсцаас гэж энэ бодогт үйл явдал гинти төсөөлөөгүй мэт байсан арай эрт санагдаж байлаа. Аажирдоо би хүү далаа үзүүлээ гэж хийж байсан шиг амжаагүй. Тэр гонгийн хажууд байж чадаагүй. Тэр хүү цаг хугацааны харуулслаагүй. Арай эрт хэмээх энэ үгэнд шилжсэн баг. Амьдрал нэг хаалга хаахад нөгөө тал шираал нэгдэг гэж. Тэр хаалганы цаа намайг ихнэр хүү хоёр нь хүлээж байсан. Амин надаа газраас мөнгө олоод сэргийлэхэд авчирч өгсөн хүүхдийн талаар ярьж өгсөн юм. Харин манай суманд сэргийлэх гэж байхгүй юм чинь гэж бодсоо би дэлгүүрлөө орлоо. Тэгтэл хүүхдүүд хатаас нь яавлаг авч ялаа. Харин надад тэр ундаг дугуй, тишүү, гарбуу айлын чирэггүй. Ганцхан хатаас нь яавлаг хэрэгтэй гэж бодлоо. Тэгээд энэ 5 төгрөөрөө бүгднгээр нь хатаас нь яавлаг авчихлаа. Хатаас нь явлаа гэдэг гэрийнхээ өвдөнд иртэл хажуу айлын бата уйлаад ах маань загнаад чи тэр 5 төгрөгийг яасан амжи чи тоглож яагаад хасгүй амжи гэд уйл бата ихэр татаж би 5 төгрөгийг салхин тийсэд алга болгоцсон л та том болоод тань төлж өгье л дөө гэж уйлжлаа. Миний татраас та гэж өчлөө. Маа би 5 төгрөг олсон юм аа. Гээд өгөхөр 5 төгрөөр нь бүгднгээр нь хатаас нь явлаг авчихсан байдаг. Үгүй гэхээр бата ахтаа загнуулаад үлдэхин. Гэж бодсоор би батааг нь ах руу очиод аха би яна дахиж газраас мөнгө олвол заавал эзний нь олж өгнө гэж хоолой зичүүлэн хэллээ. Гарамжаа нуурын хэрэг дээрх сүүлд авчирч тавьсан болов гэмээр тэгшилж зассан хар хатан дээр тэртэй зүүнтэйгээс нуурын манталыг цугих нарыг ажин сум их ус юм аа. Үнэхээр том нуурын гэж тэрээр шагшран бодлогшин. Үнэндээ бол нуур гэд байгаа болохоос гарамжаа шиг усгүй газрын хүнд бол далай айл гэсэн үг юм да. Юм чин сэгэлзээд өвөр хаяахын албад нойрон бүрэн сэргичглээ. Өнөөдөр амралтын өдөр нэг сайн унтаад авах гэсэн түүний хүсэл талаар өнгөрөв. Цонхоор гих өөрийн сааралгийг тэрүүхэн үед үлийг авч хорон мөч өнгөрөх тутам ялан дийлхийн эд хав шингэж улам бүр тамирчин туяа. Гарамжаа хүүхэд авах цагтаа яг л ийм зуны өглөө
Мөн ч олон удаа ихтлэн босож хөхүүртэй айрагнаас холн хийн хөх тосыг нь үлээсэн болж хэд залиглаад адуунд амарддагсан. Түүнийгээ сансноо эсвэл бөгчм хонсноос болсноо тэрээр ухсхийн босож хөргөчнөөс хүтэн ус гаргаад хоёр завжаараа сагартал залгилаа. Тэгснээ басан хуцаа өмсөн дараа ямар ч хэвлэлзэгүйгээр тэргээ алсан нуурын хөвөө рүү давхиж ирсэн нь энэ. Захын гэр хорооллын нэгэн дэлгүүрт хулгай ордлогын дуудлагын дагуу орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байлаа. Аавын хүн сайн уу? Захын гэр хорооллын нэгэн дэлгүүрт хулгай ордлогын дуудлагын дагуу тус хорооны цагтаа тэслэгч Сарвал гэдэг залуу очив. Гэтэл дэлгүүрийн худалдагч эмэгтэй их л ууртайгаар "Чи чинь яасан удаж үж ирдэг юм бэ? Надад ажлаа өдөртөө хийж бай" гэж татвар төлдөг байх шүү. Гэж хэрэгжүүлэв. Сарвал "За амрыг ирээ. Та чинь минь дуусч байхгүй. Яагаад хүн рүү уурлаад байгаа юм? Юу болсон? Юугаа алдчихад байгаа юм?" гэж уурсан. Гэтэл худалдагч эмэгтэй "Хамаг юм алдчихад байна. Нэг муу жоохон бацаа дэлгүүр дотор орж ирээд тойроод яваад байсан. Тэгсэн муу золигч нь хүнтэй тооцоо хийж явахаар гинт харгуудаараа гараад гүйчихдэг байгаа. Би ч хараас нь хөөгд гарсан л да. Гэтэл алужи тэр хойд дэмж таваад чавччихж байгаа юм чинь. За ойлголоо хичээ. Би таны өгсөн энэ мэдүүлгийн дагуу тэр хүүг ирэн хайр. Тантай эргээд холбоо барь" гэж хэлээд хойд дэмжин зүгэлглээ. Намар оройн жавар хургаж эрт бүрэнхий болгож. Сарвал хүүгийн байгаа газрыг сургалсаар оройхондоо гэрээг болж очив. Гэрт ортол харанхуй хүйтэн эзэнгүй мэт. Сарвал гэрлээ тусган гэр доторхыг ажиглаж байтал зүүн талын орон дээр нэгэн эмэгтэй түүнийг хараад хөвтөж байгаа тэр. "Толгой, миний хүү юу? Миний хүү чинь яасан оройтож ирвэ?" Гэтэл цагдаа "Үгүй хичээ. Би танай хорооны цагдаа дэслэгч Сарвал гэж хүн байна. Тэгэхээр тантай мөн танай хүүтэй уулзах гэж явж байна." Гэтэл эмэгтэй их л сандарсан өнгөөр "Миний хүү хэрэг төвөг хийгээ юу? Уг нь их л ухаантай зөөлхөн хүүхэд юмсан. Ямар нэгэн юм болоо юу?" гэвэл цагдаа "Зүгээрээ хичээ. Та санаа зовлтгүй" гэж тайвшруулах хичээв. Тэгэж байтал гаднаас хаалга онгой нэг хүү ороод ирлээ. Сарвал түүнийг хэсэг ажиглаж байснаа "Чи доод дэлгүүрээс юу авсан юм?" Гэтэл хүү "Би уг нь ажил хийх юм л да. Машины өнөртгүүлэгч ойр цөмрөө юмс зардаг юм. Тэгсэн өнөөдөр гинт ёндороод нэг ах миний зарж исэн бүх юмнуудыг худалдаж аваад дээрээс нь мөнгө нэмж өгөхөөр нь бүр баярлаад дулчин эмээгээд ойр зургийн юм аваад дээр нь ээжийнхээ эм тариаг авъя гэж бодоод явж байтал гинэд гай таарч цорхоо халаасаараа бүх мөнгөө гэрчихсэн. Тэгээд чи мөнгөө гэрчихэд хулгай хийхээр шийдээ юу? Гэтэл хүү "Тийм ээ" гэж ээрч мөрөн хэлээд толгой төглөө. Ахын дүү тэгээд яг юу авсан юм? Тэдгээр зүйлс чинь одоо дулчин эмээгэнд байгаа юу гэж асуудал хүү дулчин эмээгэнд төлөх тулаа идэх хоол хүнс юу ч байхгүй. Сүүлийн үед би энэ муудаад орноосооч босгүй байгаа. Дэлгүүр бид нар зээл өгдөггүй болохоор нь сүү талах бан шавчгаад оронд захиа үлдээчихсэн юм. Гэтэл Сарвал "Юун захиа үлээ? Юу гэж бичсэн юм?" гэж тодруулан асуудал "Маргааш авсан зүйлийнхээ төлбөрийг заавал төлнө л гэж бичсэн" гэж хэллээ. Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд нэг сонин зогсож байна. Хав харцараатай. Үсэн ширэлтэй бүр дашны эсгийн шиг болчихсон. Шараахан шүрсэн өргөн хөнгөнийх нь шууган урдаар шилхэн зүгойчих. Хэр даг болсон ямбуу цамцны цаанаас үл мэдгэн
хоёр хүүхдтэй байх эмэгтэй бүхнийг тосон аган дээр хэдэн чихэр тавьтал өчгөө баялаад инээмээрээ идсэн зүрж урсан хэдэн шаш яг зааж хатсан. Түүний гартал хүүхдүүд дундаа хийгээ өчгнөлтөн боллоо. Ах маань надад ухаарч нэг юм сэвэлээ. Цаасангаа гэдэг. Манай нутгийн мэдрэл муутай хүүхэд гэж танилцууллаа. Үүнээс хойш би цаасангаа гэдэг шинэ танил тавилаа. Тэр маань амьд хүнд хор хүргэнэ гэж огтоос үг. Хаасайгүй хүүхдүүд аварчсан үеж явдаг. Цаасангаагийн сумын төвийн баруун захад нилээд зайдуух. Хэдхэн унш болгоод эсгийн навцаар буччихсан нь бүр эгээтэл хомон түлсэн тэмэглэв. Дотор нь орвол битүү юм дэвсээ. Хэсэгхэн газрыг хонхоолгоод ор болгоч. Дунд гурван чулуу тулч. Дээр хөө тортог болсон хар хүн тавьсан. Түүнийг нэрч усыг нь үүж тофыг нь долооч амьдэрдэг. Гэхдээ хүмүүс цаасангаа гартаа нөлөөтэй хэлдэг. Унаж туссан хүүхдийг бол хэдүүлээ дэлцгээр болгоч. Юунд хүмүүс өвдсөн завсан бэрцэн гимсэн үедээ цаасангаа гэж нэг уянтан байдгийг сан. Баярлсан сэтгэлээ илэрхийлээ. Аягаан хоо хэдхэн чихэр өгөөдөл гаргахад цаасангаа баярлахаар үеж өгнө. Гэтэл нэг удаа голын цаад захад орж ойлын зөндөвөн охин амарч гэж хэд хоног дуншаа хоёрыг сарчдаг бай. Охины амь тавьгийн давамдэ. Зөндөвөө хөтөлбөр мөртөө давж ирээд цаасангааг авч ирсэн. Цаасангаа очингуудаа охины хэвлийн тус газарт нь 8 тоо хэлбэртэй нар зөв хэдэргүүлэхтэл хүүхдийн дов час хийж хорвоо шинхэн мэндэрсний зарлаа. Зөндөвөө баярлах тамбур хөлсөн арч квэро мөн боён таймтэн шүү. Гэт харин эхнэр нь хэлэхч үг болохгүй баярлсан дампур нулимс туслуулж суусан. Хэсэгхэн хол цай дүүсний дараа цаасангааг үдэх болоход зөндөвөө хүүхдүүд айл эрт морьныхон нэмэлийг нь аваад тавьчихсан байлаа. Зөндөвөө үгүй хөө ихнэр үгүй цаасангааг одоо яалтаж билээ дээ. Унтаад явгүй хүү. Энэ тэнгэр нэг л биш ээ. Цаасан шуурга тавихдаг шүү. Гэхэд эхнэр та яашгаа шүү. Наад ч одоо тэгээд хонсон айлтан нойтгочдаг юм гинлээ. Түүнийхээр унтут. Эхнэр нөхөр хоёр удаан хэлэлцсэний голын тэртээд ёлтой бүдэг кэнгэрлэр баримжаа болгож цаасангааг үдэж өглөө. Тэрээр навтас шиг болсон муу малгаагаан бүчилчгээд жумдуугаа мэдээгаа та хоёртоо гэлэлээ гэд тултраа туулан хэлчгээд гараараа далсаар үйж оджээ. Шүнжин цасан шуурга болбоч дээлтэй хүн тэсгийн аргагүй хүйтэрч байхад эзэнгүй орчлонгийн буурал мандал тураах хөөрхий тэр нэгэн эмэгтэй санхын чөлөөгүй эхнэр нөхөр хоёр дулаан гэртээ 50 хонсон бизээ. Хэд хоногоос хойш цаасангаагийн мөн навтрахай урцыг хүүхдүүд зөнч болж мөрчгөл тойрсон эргэсээр гэвч хөөрхий муу цаасангаа эргэж хязээч ирээгүй. Хинч түүнийг
дурсаагүй. Харин уулын дунд уялддаг байсан чонын дуу нэг хэсэгтээ намдсан юм гинлээ. Аавын охин. Дэшээ хараад элдвээ бодон хэвттэл отос дугарлаа. Танихгүй дугаар. Байна уу? Байна. Аавын охин сайн уу? Аавын охин. Энэ үг намайг их гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж игэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэд сэтгэл зүрхнийхээ архивыг нуучин үдэн атлаа. Анх намайг ижинхэн хэлхийг алдахад эцэг минь их баярлсан гэдэг. Гэвч нутаг холын урт зам өөрийнхөө хоромхон зүрийн таашаалын төлөө бусдын насан туршийн авчиргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа хором үг хос хоёрын эмзэг хэрнээ нэгэн холбоо тасалж бас чадсан. Ингээд би гэдэг хүн энэ орчлонд мэдлэхэд ээжийн аав гар дээрээ өргөмөгдсөн. Гинт төрсөн хүүхэд гэрт олцсон эрдэнэ хинээ өөрийнхөө гал голомт дээр 3 нас хүртэл минь газар хөргөлгүй өсгсөн аав минь. Хамаатан садангууд нь ялтай хүүхэд гэхэд миний хөөч нь их сайн хүн болно гэд шүн тосон өглөө нь хорхцоор оройн яарн ирдэг байсан аав минь. Ирх ям хоёрын эндэж тэрүү хилд орсон хэрнээ хөлийнх нь бол өөхлөд хөлд орж амжаагүй жаахан охноо орхоод буугаан үрээд анд явсан гэр өдрөө буурал аав минь эргэж ирээгүй гэдэг. Бодолгүй тэр жаахан охин хөлд орж гэрийнхээ босгон дээр гарч зогсоод аава гэд орилсон боловч хинч түүнийг аавын охин гэд ирээд тэмрээгүй. Аава гэж өгөөж дуулж муу эмээгийнхээ сэтгэлийг ямар их зүсэн бол. Муу эмээ минь нулимсаа нууж яасан их арчаа бол. Удалгүй ээжтэй минь танилцаж ханилж хам талхаа хөөрхөн дүүнэртэй болгож өгсөн тэр хүн намайг эцгийн нүдээр харж чадаагүй. Уймэлэн тоглоход харцаараа нисгэж холоос морьтой эрэхтэн будчин тасаад гуйсан ч аавын охин гээд уургаач болов өгөөд явуулаагүй. 10 жилийн сургуулийн босгод авч гизгэндээ улаан тооцтой цүнх дүүрэн нам дэвтэр дөрөв онцтой гүйж авахдаа аавдаа хөтлүүлээд алхаж байгаа хүүхдүүдийг хараад үлгэр дуртай эмээгийн хүүхэд би уруу царайлан хардаг байсан. Энэ дурсамжийн дундаас надад аав гэх хүний дур өрдөөж санаанд орж ирсэнгүй. Би уцаа чихэндээ нагаад сайн таач нь. Оо би баярын аав байна. Миний охины ажил төлөв тэгээ сайн уу? Бурхан хүнд нэг зүйлийг дутуу өгсөн ч буцаагаад өргөдөг өгөөмөр аж. Тийм ээ, энэ бол миний хайртай хүний аав. Энэ бол миний аав. Хэрвээ буурал аавыг аваад удчихсан бурхан та удаан намайг сонсож байвал газар дээрх ганц аавыг минь урт наслуулж хайрлаач. Одоо би аавыг баярлалаа. Энэ сайхан уучлалт соёлоо түүжүүлэн орж ирж байгаа. Сайхан хэмжээ байна гэж бодож байна л да. Ингээд ахтай хэмжээнд орж ямар ч одоо гоё хүмүүс ирсэн, ямар ч гоё хэмжээ их баяртай. Ингээд гоё одоо онцгой сонсъё. Баярлалаа. Хүнний сууж
охин нь хотоос гарч гээ. Онгоцоор гарсан гээ. Аймаг дээр буулаа гэж захаа захаан аль нь зүгөө хатав сувгийн сонсогчоор нэг л өглөө гэрийнх нь гадаа лаг хийх болаа. Хоёр хөгш охин үсчгэл уралддаг бол энэ удаа манчиндээ хүрүү ус хийсэн боловч охин нь хүүгийн тэрсээс гэртээ оёоч. Химээ чихтэй хөргөн үлгийг нь сүх зат. Охин нь ургаж бочир хөртлөө хүүгийн элхэндээ тэрвэрч. Ээжээ хоёр нь Ахгүйн энэ маа зүсэн өөр юм шүү дээ. Битээ. Өгн ёор ойлгосон янзгүй юу үлгээтэй хүн үнсгээр өндийхэд засч цагаан мантин домоос зугах алдар харан мөрийг хараад чөлөвч. Хүүгэрснээс хойш нэг их нүүр өгөөч гэлээ гэсэн ямар тааж тод харанганд нь дасаж орхиод амин шиг санагдах нь арай гайгүй болжээ. Гарын атар хөлийн усандаа жоохон гялах арьстай болохоос биш өөрөө үзээдгүй өнгөлөг юм байхгүй харгүй жарцуу өнгийн ширтэж ханаас ирсэн харантан бичиж химэн уулгартлаа. Өгний ширтэж ясан хүү тар цагны туйлгтай том адагнуудыг эргэлдүүлэн уртсармасаараа өгний гарыг шүргэн алдаад улаан буйл гаран инээж шидэн шиг байлаа. Өгн таригар хуруугаараа хүүгийн хацарт хүртэл хүү идэх юм гэж бодсон болтой өгний гарыг өгөх гэхэд өгн ирхэн хүү идэв хийдгэн өгний гар нүл тавихтаа гэд нялхүүгийн бурчгар сэргийг өнөрлөө. Нялхүүгийн бурчгар сэрлэгнээс тийм гихийн аргагүй инхрийн ятам үнэн хангалахад өгний хоолойн зангирч нүдэнд нь нулимс дүрээд ирлээ. Ах мөрөөс минь олсон яс махны минь тасрахаа гэж харгээд бичин чамаараа хааш нь нуух билээ гэв аргасан нүдийг нь арга дахмын бүжиг нулимсаа арчин хинт чимбэ бүгд за яах вэ гэж хэлчихээ өндийлөө. Манайхан ч удмаараа хавд очтой явлаа. Говьрын хизээлтэй мөн хүүмэн харж алцын хар зэргийг багт гэчгээд хаач ч өгөө мөртлөө барныхан үрээ уяруу алхаж явах юм дээ. Хайрын хүнлэг үзэл үнэнч байдал галзуу мэт гинэн дуулах хинт хэрэгтэй гэж. Миний ертөнцид хайр гэж байхгүй. Тамийн орны жинстэд тэндээ үүр гацсан дүүрсэнтэй дэрсэн юм. Эцэст нь тамийн хаан хээцийн хатан болдог шиг. Хайр бол тамийн жимс хомбор минь. Хайр бол хуурамч яг түр зүрийн бороо шиг. Амьд цэцэг өгдөг шиг. Хайр хурдан бөгөөд түр зүрийн. Харин таашаал үрдих. Хүмүүс та нар аз жаргал хүсдэг бол би таашаал хүсдэг. Гэхдээ хүмүүс та нарыг хүсэж байдаг тэр аз жаргал чинь эмзэг, ихт бол ойлно, багт бол ойлно, байхгүй болвол үхэн тийм л эмзэг. Харин миний ертөнц бол огт өөрөө. Бардам зам бидэнд гайлуулна. Хутга дүрсгэх шаардлага надад байхгүй. Бардам зангаасаа болж хүмүүс та нар бүхнээ алддаг. Хүмүүс та нар шиг бид дүрсгэж амьдрал тэнгис талаар алхалж, тэнгэрийн өнгөлж, Парисын тэнгэр хөмрөх үз. Ингэж оронгороо ирэхийг харах юмсан. Амьдрал бол зөвхөн таашаал, амьдрал зүгээр л зугаа цэнгэл. Дэндүү затгай, дэндүү натураараа дингийн ирвэх шиг миний амьдрал. Үдэшлээс үдэшлэг, нэгээс нөгөө өдөр бүр шинэ жаргал, өдөр бүр шинэ таашаал. Амьдрал зүгээр л зугаа
цэнгэл хормон жигэл хоногийн янаглал амьдрал зүгээр зугаа цэнгэл амьдрал бол мөрийтэй тоглоом хонгорууд минь аяа бид бүгдээрээ хүзрийн мат хүмүүс минь шалт ноёны амиг авах билийн том шалин хатны амиг хах бомгийн татаг чанартай баахын чадлыг шавах чивэл ламын боцрыг илчлэх сахиусан тэнгэр эрх мэдэж жаргалал эрийн сэтгэлийг эзэмдэж эц төгсгөлгүй уучлах өглөө өдөр харин өрн качаан буйрд мөрөж цэнгэлийг амтлуулах нь миний гол ажил. Би бол алдарт майрд өглөсөс дээдсийн хүрээлэлтэн цэцгийн хатан нэрээр цуутай Парисын тэнгэрт тодоос гэлэлцоход эрхэм дээдэс ханху Бонапартийн цорын гац амраг эрх мэдэлтэй баян гэрсийг хостож баахан хөрөнгөөр нь туйлдаг Франц даяар дом мэт яригддаг хамгийн үсгэлэнтэй яах өдөр нь өөрийн чүчний өрийг дулаацуулдаг яах юм гэж харц дээгүр яцуултан дээдсийн ил амраг инхри ялтан охот эрхэмсэгдээ хатагтай ирээ цайгүй яахнууд дундас надтай энэ зэрэгцэх хүн Парист байхгүй цэцэн сэлмэг ухаан намайг эрхвэстэй болгоно хүсэмжит хатагтай болгосон Хүнтэй сууж айлын бэр боллоо. Би айлын отхон охин. Нөхөр маань голомт зоргох хүний ганц хүү. Амьдрал үзээгүй бүсгийн гинэн танхил мөрөөдөлтөөр би хадмын босхийг аллаа. Ингээд анхны хүүхэд маань төрлөө. Хүүхдээ үлгий төсөглөе. Надад мэдэж чадах зүйл дааж байсангүй. Хүүхдээ эрт тусч агаар гавсангүй гэхдээ тааж уурлаа. Ингээд нэг өдөр нөхөртөө хадмуултаа бүгдтэй муутлаа. Муутлсан удаад хамгийн ганц мууц хүндэж ирж аваад гэрлүүгээ гүйс. Хариугүй гэртээ ордгийн даван дээр нөхөр минь барьж авлаа. Энэ явдал хэд хэдэн удаа давтаглаа. Ингээд нэг мэтгэд нэг гүйж, нэг буцаж, нэг ирсээр, нэг мэтгэд 3 хүүхэдтэй болчихсон байлаа. Ингээд гүйгүүл хочтой бэр би суугуулж хоёрхан тэрэ. Нэг өдөр байгууллагын зугаалганд явсан нөхөр минь савтай ус уцалгаж хайрцагтай чихэр барьсаар орж ирлээ. Харин өнөөдөр байгууллагын ховын зангуултын авраг боллоо. Чи яахын аргагүй чиний минь гавья. Чи минийхээ дасгалжуулагч билээ гэж намайга хөөрхөн явуулаад шагналаа гадсан юм да. Баярлалаа. Ахтуу хоёрын хооронд анхудаа ийм тохиолджээ. Тэр нөхөр нэг тийм дутгшоо. Ярим билүү ясны дуугүй замтай. Олон жилийн турш хамт амьдарсан ахтуу хоёр байжээ. Нэгэн өдөр тэр хоёрын хооронд үл ойлголцол болжээ. Ахтуу хоёрын хооронд анхудаа ийм зүйл тохиолджээ. Энэ явдал дамжсаар харилцаагаа таслахад хүргэжээ. Ахтуу хоёр бие биедээ гомдоод олон жилийн хэрэгсэн тариан талбай багаж хэрэгслээ хувааж авахар болжээ. Ялахгүй үл ойлголцлоос болж хамаг зүйлсээс салгаад элдв муу үгээр хэлцгээж байж ахтуу хоёрын хоорондох хүчтэй хэрүүл сүүлдээ хоёр биенээсээ цэрвэрсэн нам гүн байдлаар солигдов. Нэгэн өглөө ахыхын гэрт Мужаан иржээ. Мужаан томоо гэрчийн багажийн цүнх барьсан байлаа. Гэрийн эзнээс ямар нэгэн хийх ажил байна уу гэж асуув. Ямар ч ажлыг хэдхэн өдөрч дууснаа гэхэд ахыхан толгойд нэг ажил орж иржээ. Тэмээ чамаар хийхэд нэг ажил байна гэж хэлв. Тэр голын эсрэг тал тариан тал бай. Миний дүүгийн тариалангийн тал байл та. Мужаан
надаар юу хэлхийг хүсэж байгаа юм бэ гэж асуув. Энэ гуйлан модуудаар тарьяан талбайн дундуур 3 метр өндөр хан бариулмаар байна. Чи хэдэн өдөрч ажиллаж болно. Өөрөө мэдээлхий. Би түүхийн хэм тарьяалангийн талбай дахиж хамаагүй байна гэж хэлжээ. Энэ удирдлага гэж юм байгаа болохоор л энэ олон сувгийг оройд нэг тойруулж харах юм доо. Гэтэл юу нөө нэг сувг дээр бараг ингэр залгаашхан цамц өмссөн ажил хийж яваа гэхээсээ илүүтэй хаана ихтэй баарн сууж байна уу гэмээр сэтгүүлж бүсгүй нэг хачин нөхрийг суулгачихсан ярилцлага авч байна шүү. Тэр нөхөр нэг тийм дотгошоо овоо юм боддог болооч гэмээр гэхдээ тэр манайчхад ёо зургатаар гад сураагүй гэдэг нь ойлгомжтой харагдаж байлаа. Харин сэтгүүлж бүсгүй хувьд хүлээ арчих, үсээ хаялах, цээжээс эхлэх, үе камерын өмнө поз авах гэдэг бол үнэхээр мундаг. Гэхдээ тэр нэвтрүүлэгт оролцож байгаа хүнээ сайн судлаагүй мүү? Эсвэл түүнд нэг хамаагүй ч юм уу? Нэг тийм үл тоосон байдалтай. Дундаас нь үзэж байгаа болохоор тэгж харагдсан л байж болно л та. За тэгээд сэтгүүлч бүсгүй асууж байна. Ингээд хүн мэдээч ганцаардаг. Та ганцаардсан үедээ яадаг вэ? Илгэн хадан дээр суугаад элдвийг боддог. Энэ сайхан эх орныхоо элгийг нь цөмлөн шингэндээ гэдэг шүлэг байдаг баха. Нэг тиймэрхүү. Эх орн гэснээс гадаад суугаа монголчууд маань эргэж ирэх болов? Ирэлгүй дээ. Илгэн байгаа цагт тэд маань эргээд л ирнэ. Монголын маань өрсөд шүү дээ. Хамгийн сайхан үүлийг нэрлэчихвэл та юу хэлэх вэ? Хамгийн сайхан үйл гэвэл илгэний донор бол. Илгэний донор. Илгэний донор. За тэр ч яах вэ? Таны амьдралд тохиолдсон хамгийн аимшигтай зүйл юу вэ? Аавын маань анхны онш илгэний вирус байсан. Тэр их аимшигтай. Ярин пилүүгэн ясны дуугүй зантай байдгийнхаа баруун хаяанд маргааж халаа сууж байгаа нь хөндийн ихний хүн чулуутай адил. Харин гэргээд ичтэн орсон гарсан дундтай устай урдуураа гарсныг ундалж хойгоороо гарсныг хооллсон өвгнөөсөө 20 насаар дуу яриа хөрөтэй шаархтэр. Олон ярихыг сонсох нэ өвгөн яринпил залуу цагтаа бас ч гэж тийм их баргаар нэгэн байсангүй. Хүний ганц хүүгээд хөлгийн сайныг унаж хүүхний сайхан тай болцсон өвдөө цөвтөж ярилцсан цагаан шүттэй энийг далтсан бор зайлуу байсан гэх. Халдвалын дайнд яваад Японд олсондож хүн амьтан түүнийг дайнд өгцэн хэмээн болж бодож байх үед манжуураар дайрч нутагтаа ирэхтэн тагнуул хэмээн баривчилж хэдэн жил гяндан суугаад ирснээс хойш ийм тал дуугаттан болсон гэлцдэг. Хөдөөнөөс машин моци ихтэй ганц нэг хүн тосгоны дэлгүүр орж тоос татуулан буцсан. Таягтай өвгөн ачаа өдөр цэцэрлэгт хүргэж төмөр замын дагуу төмөр замчдын тарьсан моднууд сагсайд оргож галт тэрэг явхад сайд болмоор зам дагаж ургасныг нь тастаж хөрөөдөж унгаас нь байж. Өвгөн ачаа цэцэрлэгт хүргээд буцахтаа хугарсан нэгэн хүчрийг Вашингийнхаа дэргэд тарьжээ. Маргааш өглөө ачаа аваад гартлаач өвөө энэ юу юм бэ? Энэ яагаад энд байгаа юм бэ гэхэд өвгөн минийх төмөр зооны дагуу
суглаад хайсан модыг ачираад хүүдээ зориулж тарьсан юм аа. Хоёулаа өдөр услаж тордож байх юм шүү. Сайн байна уу хайрт аав ээж минь? Та нар сайн бидтэй. Ож хонгороо маань бас сайн бидтэй. Жижиг сахилгагүй хөгжилтэй ноогоо маань их том болж байгаа даа. Хүн сайн өөрийгөө завгүй байлгаж эндээс гарахдаа хавхантай мэдлэгтэй сурсан зүйлтэй бай гэж бодоод энд байгаа бүхэл бүрээрээ модод хүсэлт өгөөд хамрагдаад явж байна. Хүний хөрөг зовхон одоо бүр гарт орсон ээжээ. Харин байгаар бол маш сайн зурдаг болсон. Одоо будган дээр ажиллаж сурнаа. Өө сонио санаж байна уу ээжээ? Би нэг индиан залуу аавд явуулсан шиг сүнжмэл хийсэн. Үнэхээр болсон. Нөгөө залуу маань $500 өгсөн. Маш их баяртай байна лээ. Одоо 3 сарда та хоёроос мөнгө авахгүй өөрийнхөө олонний захиалгыг төлчих боломжтой болсон шүү. Аав ээж минь та хоёрын ажлаас өөрийг мэдэхгүй амьдрахаар бас их санаа зовох юм. Амьдралын сайн сайхныг мэдэрч амьдраарай. Би та хоёроос ууя. Миний төрсөн өдрөөр хоёулахнаа хамт явж кино үзээрэй. Намрын адаг сарыг жагарт өглөө зузаахан дээл шууж өсөлсөн өвгөн жансан жижиг бор гэрийнхийн эсхий үдийг түнхэс хэтэж түлхээд хоол цайны элчинд залуу хүн шиг улаа бутран уур манан савсуулсаар төгдөгнөн гарч ирэхэд уян дээрээ тохоштой хэвтэж байсан хүрэн ат эзэн маань босхон дорой очихж байна уу та гэсэн маягтай нүдээ дүрлийлгэн эргэж харлаа. Жансангийн хойноос үсний хургасан жаз томтой залуу ир хар булгаар богц барьсаар толгой нүцгэн гарч ирээд наран сүр гэнэвчин найталгаснаа. Аваа та дуран авч явах юм уу гэж асуулаа. Манай шүүгчдийн сантай тав бисаа хийж байгаа гэж бодож байна.